Тэр мэдээллийн сайтын сурвалжлага гүрээс үзэж та бүхэнд тодруулга ярилцлага хүрэхэд бэлэн боллоо. За яг одоо шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга мөнх чулуунтай ярилцах гэж байна. За банкуд бол хэрэглэгчдээс цалингийн, тэтгэврийн, орон сууцны зээл авахдаа 1% шимтгэл авдаг штэ. За энэ бол одоо хууль бус юм аа, бас шудраг өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэдгийг та бол удаадаар мэдгэжсэн. За нэр бүхий компаниудаас 20 сая төгрөгийн торгуул ногдуулсан. Банкнууд 20 сая төгрөгийн торгуулийг нэгдүгээр төлсөн үү? Хоёрдугаарт энэ асуудал одоо ямар шатанд, ямар хэрэгжилтээр явж байгаа вэ? За одоо шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 8 сарын 12-ны өдөр улсын байцаагчийн дүгнэлтээр торгуул шийтгэл ногдуулсан байгаа. За эндээ бол энэ банкнууд нь банкны 1% зээл олгосны 1% шимтгэл гэж авж байгаа нь хууль зөрчсөн байна. Банкны тухай хууль болон одоо тэр банк эрхлэх этгээдийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой хуулийг бол зөрчсөн байна гэж үзсэн. Яагаад гэвэл одоо энэ зээлийн шимтгэл хураамжийг авахдаа үндсэлтэй тогтооно гэж заасан. Гэтэл ямар нэгэн үндслэхүүгээр хэдэн төгрөгийн зээл авсан 1% аваад байгаа нь бол өөрөө хууль зөрчиж байна. Энийг үндсэлтэй тогтоох ёстой. За гээд энэ зөрчлийг арилгуулах 30 хоногийн хугацаатай албан даалгаврыг өгөөд 20 сая төгрөгийн торгуул ногдуулсан байгаа 9 одоо банкнд. За энэ бол 8 сарын 12-ны өдөр ногдуулсан. Өнөөдрийн байдлаар бол банкнууд торгуулаа төлөөгүй байна. За 30 хоногийн хугацаа гэдэг маань бол одоо 9 сарын 12-ноор одоо 30 хоногийн хугацаа болно. За өнөөдрийн байдлаар бол нэг банкнаас одоо энэ шийдвэрийг хүчингүй болгуулъя гэсэн хүсэлт ирсэн байсан. Одоо улсын ерөнхий байцаагчид гээд одоо надад хандаж ирсэн байлээ. За тэрийг бол бид нар одоо судалж үзнэ. Энэ бол хуулийн дагуу одоо гарсан шийдвэр гэж бид үзэж байгаа учраас ямар нэгэн байдлаар тэр одоо торгуул шийтгэл хүчингүй болгох боломжгүй. Энэ дээр бол одоо банкнууд одоо 30 хоногийнхаа хугацаанд албан даалгавраа биелүүлэх үүрэгтэй. За биелүүлээгүй тохиолдолд бид бол одоо цааш шүүхийн байгууллагаар энийг бол алгадсан гүйцэтгүүлнэ гэдэг албан даалгаварт бол тусгасан байгаа. Нэг банк хүсэлт төрүүлсэн гэж ямар үндслэлээр? За ер нь бол одоо энэ хууль зөрчсөн гэж тогтоосон одоо өөрөө ямар нэг байдлаар хууль зөрчсөн байна л одоо гүйцэтгэх боломжгүй гэсэн тийм хариу ирүүлсэн байлаа. 12-ны дотор банк торгуулаа төлөхгүй бол дараагийн шат юу байх вэ? 12-ны дотор банкнууд торгуулаа төлөхгүй бол бид шүүхэд хандна. Шүүхэд хандаад захиргааны одоо гарсан шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ. Эсвэл иргэд нөр өгсөн 1% шимтгэлээ буцааж авах боломжтой гэдээсэн шүү дээ. Энэ асуудал дээр яаж хяналт тавьж байгаа? Ерөн буцаад одоо 1% шимтгэлээ буцааж авъя гэсэн иргэд ерөн хэрэг байгаа. За ер нь бол одоо өмнө нь иргэн 2018 онд авсан зээлийнхаа одоо шимтгэлийн талаар шүүхт гомдол гаргаад шүүхийн одоо 2 шатны шүүхээр яваад шийдэгдсэн байдаг. Одоо ингээд шүүхийн шийдвэр нь бол эцэслэн гарч ийн гэж ойлгож байгаа. Тэр бол иргэний талд гарсан байгаа. За мөн одоо манайхаас гарсан энэ захиргааны шийдвэр байгаа. Тэгээ иргэд бол манайхыг бидний шийдвэрийн доороос бичиж байгаа юм нь юу гэвэл одоо энэ иргэдийн хохирлыг төлөвлөж өгөөч гэдэг асуудал яриад байгаа. Гэтэл бид бол захиргааны байгууллага учраас захиргааны шийдвэр гаргаад энэ хууль бус юм а гэдгийг тогтооцсон. Одоо бол иргэн өөрөө энэ эрхэн зөрчигдсөн гэдэг нь тогтоогдож байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр зөрчигдсөн эрхээ сэргийлэхийн тулд иргэний журмаар иргэний одоо шүүхэд эсвэл тухайн банкнда хандаад тухайн банк хэрвээ шийдвэрлэж өгөхгүй бол цаашаага одоо иргэний шүүхэд хандаад явах боломжтой. За гэхдээ одоо энэ албан даалгаврын биелэлт одоо 30 хоногийн дотор шийдэглээд энэ банкнууд зөрчлөө арилгаад одоо ямар шийдвэр гаргалаа гэж хариу өрхөө тэрийг бас гарах ёстой гэж бодож байна. Одоо штэ өмнө нь авч ясан зээл болгоны буцаа олголтыг олон гэх юм банкуд буцааж өгнө гэх юм бол асар олон хэмжээний санхүүгийн дарамтанд учрна шүү. Тэгэхээр банкуд бол үүнийг зөвшөөрөхгүй байх гэж бодож байна. Дээрээс нь магадгүй хуулийн хугацаанд тэрнээс хойш гэдэг ч юм уу шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацаанд цааштай гэдэг юм гарч ич бас магадгүй. Яг ер нь бол энэ хуулийн дагуу явах ёстой. За тэр банкнуудын одоо хэдийн хэмжээний одоо шимтгэл төлөх нь одоо буцаан төлөлт төлөх нь гэдэг бол одоо их хэмжээний байна энэ банкнууд минь хөөрхий гэж болохгүй. Яагаад гэвэл нэгэн тал хууль зөрчсөн бол тэр одоо хэрэглэгчдийн одоо хохирсон эрхийг бол сэргээх ёстой. Ер нь одоо энэ банкнууд 1% шимтгэл сая одоо ингээд харахад жишээ нь хэрвээ энэ ипотекийн зээл дээр энэ жилийн хугацаанд 1,80 төгрөгийн юу гарсан байна, зээл гарсан байна гэж үзэх юм бол тэрний 1% шимтгэлийг банкнууд авсан байна. Тэр шимтгэлээ эргээд буцаагаад одоо иргэдэд зээл хэлбэрээр одоо гаргаад тэндээсээ одоо буцааж төлүүлээд
ингээд хүүгээ олоод тэр ашгаа олоод ерөөхдөө олчихсан байгаа л гэж үзэж байна нэгдүгээрт нь. За хоёрт нь бол энэ олон жилийн өмнө авсан зээл байд юм уу гэхэд эрх нь одоо хүн хэлц хугацаа гэдэг асуудал бас ярих магадaltaй зарим хүмүүс ярьж байгаа гэвч одоо хууль заасны дагуу энэ эрхэн зөрчигдсөн тухай одоо мэдснээс буюу эрхэн зөрчигдсөн тухай шийдвэр гарснаас хойш эрхэн сэргийснээс хойш одоо энийг эрхээ эдлээд одоо гомдол хүсэлтэд гаргаад явах бол бүрэн боломжтой. Дахиад үзэл тодруулчих. Шудраг урсгалдан хэрэглэгчийн төлөө газрын байц агшрт ингээд торгуул тавьдаг л да. Тэгээд яг тэр торгуул хэдэн төгрөг орж ирж байгаа нь бас эргэлзээтэй байдаг те. Ялангуяа шатхуун тугаг станцтай зөндөө торгуул тавьдаг боловч тэд нар өгдөг нь бас цөөхөн байдаг. Тэ 20 сая төгрөгийн торгуул тавьж байсан. Хуулийн заалт нь угаасаа 5 сая 20 сая юм шиг байгаа шүү дээ те. Заалтаараа тэгэхээр яг энэ байц агчийн тавьсан торгуулаар орж ирсэн орлогыг та бас нэг тодорхой тоо дүнгээр хэлж. Эдний өмнө орж ирсэн. За одоо бол би харахгүйгээр шууд хэлж санахгүй байна. Гэхдээ өнгөрсөн оны хувьд бол 1.5 орчим тэрбум төгрөгийн торгуул одоо ноогдуулаад тэр нь 70% ер нь бол орж ирсэн байгаа. За үлдсэн хувь нь яагаад орж ирээгүй вэ гэвэл одоо шүүхийн шатанд явж байгаа. Ер нь бол торгуулсан болгоно шүүхт ханддаг. Тэгээ шүүхээр яваад 3 шатны шүүхээр яваад ингээд эцэлдэг. Эцэлсний дараа бол шүүхийн шийдвэрийн дагуу торгуулаа төлөх ёстой. Торгуулаа төлөхгүй бол бид алгадсан биелүүлж өгөөч гэдэг хүсэлтийг хөргүүлдэг байгаа. За гэхдээ энэ торгуулийн мөнгө бол манай байгууллагт орж ирдэггүй. Төрийн сангийн дансанд ордог. Бид бол төрийн сангийн дансыг нөгөөд ийшээ одоо юу явуулаа гэд явдаг учраас одоо яг хэдэн төгрөгөн тийшээ орж ийн гэдэг бол яг төлөгдсөн гэдэг юм манайд мэдээлэл бол ирдэг. За сүүлд одоо манайх нэг байгууллага дээр одоо өнгөрсөн оны хувьд бол бас 9 тэрбум төгрөгийн торгуул тавьсан байдаг. Гэхдээ тэр бол одоо 3 шатны шүүхээр ингээд явж байгаа. За үзэгч та бүхэндээ бид тодруулга ярьслах хүргэлээ. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга мөнгөчүүлүүнээс бид банкны зээлийн 1% шимтгэлтэй холбоотой асуулаа тодрууллаа. За тус газраас 8 дугаар сарын 12-ны өдөр улсын байц агчийн дүгнэлт гараад за энэ одоо банкуд иргэдээс зээл авахад 1% шимтгэл авдаг нь зөрчлийн тухай болон холбоотой хуулийг зөрчсөн гэж үзээд за нэр бүхий 9 одоо банкнд 20 сая төгрөгийн торгуул ногдуулсан. За тухайлбал Хаан банк, Худалдаа хөгжил, Хас банк, гэх мэтчлэн 9 банкнд 20 сая төгрөгийн торгуул ногдуулсан. За энэ торгуулийг хүлээн зөвшөөрөх торгуулаа төлөх хугацаа бол 40 хоногийн хугацаатай байдаг бөгөөд 9-р сарын 12-ны өдрөөр бол дуусах болох юм. Хэрэг 9-р сарын 12-ны дотор банкуд энэ одоо оногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг төлөхгүй тохиолдолд шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шүүхэд хандаж энэ асуудлыг шийднэ гэж мэдээллээ. Үзэгч та бүхэндээ бид тодруулга ярьцлагыг хүргэлээ.